Байгалийн нөөцийг хамгийн зөв зохистой ашиглах боломжтой төр объектыг л ингээд бас хэлээд байгаа. Ногонд. Ер нь манай банкны бид нэр ингээд суугаад харилцагч үлээ гэдэг нь ер нь ингээд жижиг зах зээл дээр тийм хийж байгаа ингээд сонсч идэх учраас өөрсдөө бид нэр яаж юмдаа харилцагчтай компанитай уулзаад Аян мотors тийм Аян мотors би хэн нэ та өөрөө одоо тийм биш үү ер нь 21 оны За бүгдээрээ сайн байцгаана уу лимончуудаа. Lemon Press Special series буюу энэ онцгой цувралын Европын цэргийн босгол төгслийн банктай хамтарсан цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. За ингээд та бүхэнд өнөөдрийн дугаарынхаа зочдыг танилцуулъя. Монгол дахь Европын цэргийн босгол төгслийн банкны дэд захирал ахлах банкир Баасан Сүрэн захирал маань бидэнтэй хамт байна. За мөн эрчим хүчний салбарт худалдаа үйлчилгээ сервисийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг My Monsors компани санхүүгийн захирал Бадманы буу захирлыг бид нар бас урьдчилсан байгаа. Тэгэхээр уламжлалын ясаар та бүхэндээ Европын цэргийн босголтын хөгжлийн банктай Монгол дахь бизнесүүд хэрхэн хамтарч ямар инновац, ямар өгөөж хүртэж одоо бий болгож байгааг та бүхэнд хүргэх болно. За ярилцлага эхлэхээс өмнө за бидний урилгыг хүлээн авч бас оролцохоор бас та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. Үйл ажиллагаанд урьдсан та бүхэнд бас баярлж байна. За тэгээд манай үзэгчдэд хандаад бас өөрсдийгөө товчхон танилцуулахгүй те компани үйл ажиллагаа хариуцж байгаа чиглэлүүдээ гэх мэтчлэн яагаад тэгэхээр бид энэ цувралыг бол аль болох олон бизнес эрхлэгчдэд хүргэхийг зорж байгаа. За танаас эхлэв авч те. За намайг Баасан Сүрэн гэдэг. За түрүүн Откомон минь албан тушаалыг танилцууллаа. Би Европын цэргийн босгол хөгжлийн банкыг Монгол улсад үүсгэн байгуулагдахаас эхлээд ер нь бол ажилласан. Анх аналистаар ажил орж исэн. Тэгээд одоо нэлээд олон жил болсон байна. Хэдэн жилийн өмнө гэсэн үг? Манайх чинь 2006 онд офис байгуулагдсан. Би тэгээ 2007 онд анхны 2 ажилтны нэг болоод Монголоос авсан 2 ажилтны нэг болоод орж исэн. За тэгээд одоо болохоор миний хариуцдаг чиглэл гэх юм бол би корпорат салбар буюу монголоор одоо нөгөө бодит салбар гэдэг чтэй. Тэр салбаруудын төслүүдийг хариуцдаг. За энэ дотор маань 5 үндсэн бас чиглэлүүд орж байгаа. Хүнс одоо агрибизнес гэдэг те хүнсний үйлдвэрлэл худалдаа мөн одоо үйлдвэрлэл үйлчилгээ одоо юуны сервис за тэгээд барилга аялал жуулчлал уул уурхай тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор одоо телеком технологи мэдээлэл технологи гэсэн энэ салбарууд багтдаг байгаа. Хүнс уул уурхай гэдэг ерөөсөн Монголын эдийн засгийг урагш навж явж байгаа бүх салбаруудыг энэ хариуцсан юм биш үү? Тэгээ эдгээрээс бол мэдээж хэрэг нөгөө Монгол улсын гол үндсэн одоо нөгөө нэг орлогын их үсээр шалтгаалаад бид нар уул уурхайд илүү үйл ажиллагаа явуулж байгаа. Ялангуяа өнгөрсөн хугацаанд бол нэлээ өндөр дүнтэй төслүүдийг, цөөн төслүүдийг санхүүжүүлж исэн. Яг манай My Monsors шиг компаниудын ажилдаг тэр хүнс болон хүнсний бас үйлдвэр үйлчилгээний салбарт бол манай хамгийн их төслүүд хэрэгждэг. За тэгэхээр ер нь бол Монгол дахь Европын цэргийн босгол хөгжлийн банкны одоо түүхийг бараг сэжрээ мэдгүүд тийм байгаа юм байна. За намайг Бадманы буу гэдэг My Monsors компани санхүү эрхлсэн захирлаар ажилладаг. За ер нь бол би бол нэг 8-9 жил одоо энэ салбарт энэ компанид ажиллаж байна. Бид нэр 2017 онд яг ороход бид нэг 2 компанитай 3 дахь компанийх нь одоо яг хамгийн нэгдэх хүнээр ингээд шинэ бизнес дээр орж ирсэн. Өнөөдөр манайх нэг 8 компанитай болцсон ингээ өргөжөөд сүүлийн 8 жил ингээ үйл ажиллагаа эрхэлж байна. За энэний хугацаанд бид нар мэдээж эрчим хүчний чиглэлээр, за аялал жуулчлалын чиглэлээр, за цахилгаан автомашин борлуулах чиглэлээр гээд ингээ бизнесийн салбарыг бид нар илүү өргөжүүлээд ингээ ажиллаж байгаа. Тэгээд яг энэ бүх компанийн яг санхүү дээр нь одоо ингээд группийн хаалгах бол 8 жилийн хугацаанд 8 бизнес бойжуулсан биз дээ. 8 үр дүрлээ. Анх бол чинь яг 11 он хавцаа байгуулагдсан тий. Манайх ер нь бол одоо хамгийн ихний My Monsors компани маань одоо яг энэ жил 15 жил ойн болж байгаа. 2010 онд байгуулагдсан. Барилга, цахилгаан автомашин. Үндсэн бизнес нь болохоор үндсэн бизнес маань бол цахилгаан эрчим хүчний
бараа бүтээгдэхүүний худалдаа, дээрээс нь мэрэгжлийн одоо угсрал сурлуулалт үйл ажиллагаа эрхэлдэг ийм мэрэгжлийн компани. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүч рүү орох. Сэргээгдэгч байгаа. Ер нь бүхэл төрөл. Цахилгаан эрчим хүчний бүхэл төрлөөр одоо үйл ажиллагаа эрхэлдэг маань. За дэлхийд даяар бол асар их инновацийн хурдтайгаар хөгжиж байгаа салбар шүү дээ. Одоо тэгэхээр EBRD-тэйгээ хамтраад ер нь ямар төслүүдийг хизээнээс яаж ер нь хамтын ажиллагаа эхэлчихсэн? Яаж олж мэдчихсэн те? За ер нь бол 2000 бид нар эхний ээлжинд байгууллага бас товчхон танилцуулсан зүг баг те. За манай байгууллага гадаад худалдаа эрчим хүчний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг би сая дурдсан. Энэний зэрэгцээ бид нар сүүлд 2016 онд 17 онд бид нар сэргийг ногоон барилгыг ер нь анх удаа барья гэдэг ийм одоо төслөө хэрэгжүүлээд бид нар үйл ажиллагаа явуулаад 2022 онд Америкийн одоо лид сертификат бүхий ногоон барилга Монголд анх удаа баригдсан. Ийм яг тэрүүгээр манайхыг нийгэмд одоо илүү таньж байгаа. 2016 оноос төсөл маань эхлээд 2022 онд бид нар ашиглалтанд оруулсан. Тэгэд энэ нөгөө Монголд дах Америкийн лид сертификат бүхий офсыг одоо ашиглалтанд оруулсан гэдгээр одоо нийгэм илүү сүүлийн үед айгүй таниад байгаа манай компаниг. Тий. Тэгээ тэр утгаараа яг дэлхийн нэр хүнд бүхий одоо 30 гаруй одоо цахилгааны брендийн бараан бүтээгдэхүүний аль биесний дистрибьютор хийдэг. За 700-аад ажилтнтай мэрэгжлийн одоо цахилгаанчин, мэрэгжлийн багийн инженер суурьтай мэрэгжлийн угсрал сурлуулалт үйл ажиллагаа эрхэлдэг ийм компани байна. Тэгээ энээсээ өргөжөөд бид нэр цахилгаан машины зах зээл рүү орж байна. За бүр аялал жуулчлал руу орж байна. Тэгэд ингээд ер нь хамгийн одоо яг ялангуяа яг энэ эрчим хүчтэй нийт чиглэлээр хамгийн инновацлог бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирэх ийм чиглэлээр ажиллаж байгаа. Ийм групп компани байна. Гэхдээ нөгөө барилга, цахилгаан эрчим хүч тэгээ энэ чиглэлийн бизнес ягаад аялал жуулчлал руу гэдэг сонирхолтой. Гэтэ би танаас дараа нь асууна. 2016 онд анх ногоон барилгын одоо лид сертификаттайгаар эхлүүлж исэн гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр яг EBRD-ийн зүгээс яг энэ чиглэлд яаж ажиллаж байна? Энэ чиглэлийн хамтын ажиллагаанууд яаж өргөжж байгаа вэ? Сүүлийн үед бол лид сертификат гэдэг мэдээнүүд бол бас нэлээд явдаг болчлоо тийм. Тий. Би яг нөгөө Бадмаа захирлын одоо хэлснийг үргэлжлүүлээд нөгөө өмнө асуусан шүү дээ. Одоо хамтын ажиллагаа яаж эхэлсэн бэ гэдэг тэрийг бас товчхон танилцуулж байна. 2021 онд яг эдний нөгөө одоо ногоон барилга нь яг дуусах шатанда орж байхад нь би найз нөхдөсөө сонссон эднийхийг. Тэгээ ер нь бол манай банкны хувьд бид нар ингээд нөгөө суугаад харилцагч хүлээгээд идэггүй ер нь ингээд жижиг зах зээл дээр те хин юу хийж байгааг ингээд сонсч идэг учраас өөрсдөө бид нар явж ирнэ юунада одоо харилцагчтай компаниудтай уулзаа явдаг. Тэгээд яг анх эднийд бол хандчихсан. Та өөрөө олоод очсон биз дээ тийм үү? 2021 оны яг 11 сарч үлээ те ямар ч байсан эдний юм дээр. Тэгэхэд бол яг нүгээгүй офис руугаа нүгээгүй офис нь ярмагт байдаг. За тэгэж очиж уулзаад тэгээд анх эхлээд би одоо маш юу яаж исэн одоо сэтгэл хөдлөж исэн. Яг гэвэл яг бидний үеийн залуучууд харьцангуй залуухан тэр чи одоо 4 жилийн өмнө болчихж байгаа байхгүй дөнгөж 10 жил болоод явж байгаа мөртлөө оюу толгойн одоо бас чухал юуны ханган нийлүүлэгч мөн үйлчилгээ үзүүлэгчдийн нэг одоо өмнө гадаадууд хийдэг байсан ажлыг дан Монгол инженер ажилтнуудаар хийж гүйцэтгэж байгаа маш амжилттай явж байгаа хурдан хөгжиж байгаа компанисэн. Тэгээд ногоон байрыг очиж үзсэн. За тэгэл ер нь бүх талаар ажиллая тусал дэмжиж гэж тэр үед би тэд бол тохирж исэн. Тэгээд одоогоор би тэд юу хийгээ явж ийн гэхээр хамгийн эхлээд бид эд чинь манай нөө дотоод зөвлөх үйлчилгээний төслийн хүрээнд анхны олон улсын стандартын дагуу аудитын тайлан хийлгэхэд нь бид нар дэмжсэн. Тэ нэг 75% хүртлийн манайхаа санхүүжүүлээд тэгээ компани маань тэр тайлангуудаа хийлгдэг тийм төсөл байгаа. Тэрийг анх бид нар хийжсэн тэ. За тэгээ тэрний дараа тэр чинь 2022 оныхаа тайлан хийлгсэн тий. Тэгээ тэрний дараа ер нь бол зээл авах боломжтой юм байна гэд Хас банктай хамтарсан эрсдэл хуваах зээлийн хүрээнд ер нь зээл олохыг гэд тэрнийхээ хүрээнд гадаа зөвлөх үйлчилгээг бид нар эхлүүлсэн. Тэгээд илүү нөгөө дэлгэрэнгүй нь бол Бадмаа захирал хийх байх. Тэр гадаа зөвлөгөөгөөрөө бид хэд ер нь нэг жилд нэг цөөн хэдэн аж ахуй нэгжид зээл авах гэж байгаа аж ахуй нэгжтэй тийм одоо юу
хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ихэнх нь болохоор манай донорын мөнгнөөс төлбөрийн төлдөг. За тэгээд хэрэгтэй 3 хүртэлх чиглэлээр нь гадаадын яг мэрэгчлэтнүүдийг авчираад компани дээр нь яг зөвлөөд ингээд туслаад илүү Монголд байхгүй тийм зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаад явдаг байгаа. Тэгээд явсаар байгаа бид чи 2024 онд өнгөрсөн жил зээлийн гэрээ зураад бид нар Maimon Source хас банктай хамтраад эрсдэл хуваах зээлийн хүрээнд 4 тэрбум төгрөгийн зээлийг бид нар эргэлтийн өрнгийн зорилттой зээлийг олгосон. Одоо бид хэд Европын цэргийн масгал хөгжлийн банктай хамтарсан энэ цувралууд дээр маш олон төрлийн сонирхолтой бизнесийг хүндсэн. За зочид маань ирээл ярьж байгаа. За EBRD-гийн Монголд хэрэгжүүлж байгаа төслүүд бол чадвар бэхжүүлэх чиглэлтэй. Одоо таасаа хэллээ шүү дээ. Зээл авахд бэлэн болтол нь дэмжлэг үзүүлсэн байна шүү дээ. Дээрээс нь зээл авахт нь тэгээ дээр эрсдэл хуваах хөтөлбөр гэдэг ингээд нөхцөл шаардлага нь аюу сонирхолтой санагдсан байхгүй юу? Одоо тодорхой хэмжээний эрсдлийг тухайн санхүүжүүлэгч нь өөрөө өөрчдөг юм лээ шүү дээ. Нэг өмнө нас бид нар angel investor-уудын талаар бас дугаар хийсэн. Тэгээ ер нь зарчим нь гэх мэтлэн асуух юм бол маш их байсан. Тэгэхээр танаас одоо энэ эрсдэл хуваах хөтөлбөр гэх мэтлэн урд өмнө одоо хэрэгжүүлжсэн EBRD-тэй хамтарсан төслүүд дээр хамгийн өгөөжтэй, хамгийн өсөж хөгжөхөд одоо түлхэж үзүүлсэн тэр төслийг та юу гэж харж байна? За бид нарт EBRD-тэй сая бас захирлал хэллээ тийм. Тэгээ бидэд нөгөө EBRD-д ягаад бид нар олон улсын энэ байгууллагатай банктай бид нар харьцах үндсэн одоо нэг шаардлага хэрэгцээ бид нарт үүссэн. Тэр юу гэхээр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд олон улс төр бид нар бас тодорхой хэмжээний баланс тайлангаас эхлүүлээл за компани нэр хүн тухайн чадварт нөгөө итгэл үнэмшил гэдэг юм маш тийм чухал асуудлууд хөндөгдөж ирсэн. За хуучин бол арай нөгөө бас томроогүй манайхан ингээд 10 жил болж байгаа тийм 15 жил болж арай гайгүйсэн сүүлийн үед ингээд томрохын ирээр биднээс тийм шаардлагууд буцаад нөгөө харилцагч үйлдвэрлэгч нар биднээс шаардаж эхэлж байгаа. Тэгээ тэрний шаардлагын хамгийн ихний юм санхүүгийн тайлан олон улсын одоо нэр хүнд бүхий аудитын байгууллагаар баталгаажих гэдэг маш энгийн юм шиг хэрнээ жижиг дунд байгууллагын хувьд айгүй зардлын хувьд айгүй өндөр байна гэдгээс тэндээс их айдаг байхгүй. Тэгээд бид нар бол тэн дээр бас л яг л нөгөө нэг Монголд байгаа жижиг аж ахуйн нэгж шиг адилхан л бид нар боожол нэг team mindsetтэй байсан. Тэгээд яг энэ асуудал дээр бид нар юм байна гэж ярилцсан чинь эний чи ингээд шийдэн шүүгээд EBRD team бас захирал маань ингээд зөвлөө. Тэгээд бид энэ дээр хамтарсан чинь ямар ч асуудалгүй. Тэгээд бид нар тэндээс юуроос айхгүй асуудал. Тэр бас нөгөө нэг дараагийн ингээд шат бизнес ингээд томрох тусмал илүү томоор иргэдэм байна. Яг тэр нөгөө томрох эхний шаттууд дээр бас маш их чухал нөлөө үзүүлсэн. Хэдийн ингээд 4 тэрбумын зээл авсан ч гэдэг юм. Энэ бол дараагийн левелийн юм бол хамгийн анхны энэ бол маш том одоо түлхүүр байсан. Тэгээд дараагийн удаа бид нар эдний EBRD-ийн зээлдэгч болсон эрсдэл хуваах одоо зээлийн гэрээний хүрээнд бид нар Skills in Business гэдэг хөтөлбөрт хамрагдсан. Дээрээс нь олон улсын бүр 3 төсөл дээр олон улсын 3 бүр зөвлөх ингэж авч ажилласан. Тэгээд тэр бүгд маань одоо манай бизнесийг илүү одоо өргөжих, одоо илүү юм дэлгэрэх, том болгох дээр маш их түлхэж үзүүлсэн. Нэг зөвлөгөөнийхэн хүрээнд одоо нэг бизнес эхлүүлсэн байгаа тийм. Одоо нөгөө хүмүүс магадгүй мэдэх бах цахилгаан машин IAM тэгээд Li Auto IAM Motors тийм IAM Motors тэрийг одоо тэр машиныг одоо тийм борлуулах дистрибьютор болж ажиллаж гисэн. Одоо цаашаа ингэж ярих байлгүй дэлгэр. Машины тухайн жоохон ярих уу? Тасаа нэг хоёр ч удаа дурдлаа тийм Skills in Business тийм. Дээрээс нь хүн хөгжүүлдэг, чадвар хөгжүүлдэг гэдэг энэ та Skills in Business хөтөлбөрийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Бас олон улсын зөвлөх 3 компанитай хамтарсан гэдэг. Ер нь одоо ингээд олон улсын зөвлөхүүдэд яаж зөвлөлдөж сонгохдгийг, ямар шалгуураар яаж холбоо харилцааг нь тогтоодгийг тийм хүмүүсээ бас яаж чадахжуулдаг гэдэг дээр бас деталь мэдээлэл өгөөч. Окей. За эхний ээлжинд нөгөө бид нэр EBRD-гийн харилцагч болно гэдэг юм шаардлагууд бас байдаг. Тэр зээлийн шалгуурн дээр жишээ нь за санхүүгийн хувьд амар одоо юу байх хэвээр, ёс зүйтэй байх хэвээр, сахилга баттай байх хэвээр, тий. За удирдлагын нөгөө юм шийдвэр гаргах гэсэн юм яг бизнес руу чиглэсэн байх хэвээр, тий. Засаглал сайжирсан байх хэвээр гэдэг ийм зөндөө ингээд ийм зээлийн гэрээн дээр зүгээр зээл авах гэдэг гэрээний цаана огтоосоо биш байгаа. Тэгээд EBRD маань бүтнээр нь ингээд нөгөө энэ бизнесээ та нар амжилттай явуулахын тулд ийм юмнуудыг сайжруулж явдгийг шүү гэдэг
одоо концепцийг бид нар шаардж байгаа гэсэн. Тэр утгаараа бид нар сайжруулах юмнууд ингээ гараад ирж байгаа. За skills in business нөгөө гэдэг хөтөлбөрт бид нар хамрагснаар хүний нөөцийн одоо асуудал одоо Монголд угаасаа л хүний нөөцтэй жинзэн үеийнхэн айгүй хэцүү байна нэ тэр гэдэг яриад байна шүү дээ. Хүний тоон. Тэгтээ яг үнэндээ ямар байна? Гэхдээ би бол нэг тэн дээр нэг бас айгүй. За манай жинзэнийхэн санаа амарч бол. Тэн дээр тэгээд тэр хүрээнд бид нэр хөтөлбөрт хамрагдсан. За дөрвөөс яг хүний нөөцийнхаа бүх анализуудыг хийлгүүлээд зөв эхлээ шинжилгээгээ хийлэхдээ бид нар гадаад зөвлөх аваад гадаад зөвлөх өөрсдөө олдог уу? Бид нар болохгүй EBRD-ийн хөтөлбөрийн хүрээнд. Оо за зөвхөн бүх юм бэлэн. Тий, за ийм одоо зөвлөхүүд яг энэ хөтөлбөрөөр ажилладаг гэд хамтарч ажилладаг сорсуудаас бид нар санал болгоно. Тэндээс нь бид нар сонгож байгаа. Дээрээс нь Монголд бас нэг юм төлөөлөгч. Жишээ нь ямар хөтөлбөр одоо ингээд таалант сонгон шалгаруулах уу гэдэг шиг те юу гэдэг урамшууллын тогтол бүтээмж сайжруулах юм хүний нөөц. Тэнгүүд манай дээр яг skills and business дээр бүх юмыг анализ хийгээ 5 чиглэлээр одоо сайжруулалт хийсэн. За хамгийн ихнийх нь мэдээж гүйцэтгэлийн үнэлгээний одоо KPI гэдэг үзүүлэлтийг яаж сайн хийх ёстой вэ гэдэг стандарт тогтоож өгч байна. За сургалт төгслийн бодлогыг сайжруулж байна. Карьер төлөвлөлтийн асуудлууд хүнийг яаж тогтоон удаан ажиллуулах уу, тогтоон барих шаардлагатай гэдэг. За хүний нөөцийн ерөнхий хөтөлбөр стратеги бид нар яаж зурх ёстой ингээд яг энэ чиглэлээр бүр юм деталь ажлууд болоод нийт 5 бүлэг ажлын хүрээнд бид нар ингээд ажиллаад хүний нөөцийн баг, санхүүгийн баг ер нь бүгд л тэр нөгөө манай байгууллагад орж байгаа бүхэл менежерүүд ер нь бүгд хамрагдаж байгаа. Хүний нөөцөөр л нөгөө хүний нөөцийн хилцэн ажил юм шиг байдаг шүү дээ. Тэр ерөөсөө биш гэдгийг бид нар ойлгож байгаа. Захирлууд, менежерүүд ингээд бүгд хамрагдаад ингээд. Тэр санаа хүний нөөцийн захирлыг ядтай юм байна. Хөтөлбөрийн өрөөнд чинь бүгдээрээ бас өнгөрсөн 7 онд явж байгаа цацгаасаа C-suite захирлуудын тий. Тэгээд нөгөө менежер ажилтнаа хөгжүүлнэ л гэдэг яг үндэ бид нар нөгөө C түвшний хүмүүсийн хөгжил бас айгүй хаягдж байна гэдгийг бид нар бас тэн дээр яг тэр юмнаас ингээд гарч ирж байгаа. Тэнгүүд бид нар за тэгвэл C-үүдээ хэдүүлээ Лондонд бид нар нэг 14 хоногийн сургалтанд бүтэн одоо хамруулж бас суужсэн. Тэр маш үр дүнтэй их гоё юм. Skills in business маань энэ дангаар нь өгдөг техник тусалцаанд тацагддаг уу? Эсвэл түрүү та дурдсан эрсдэл хуваах хөтөлбөртөө одоо дагалдаж ирдэг юм уу те? Яавал хамрагдах боломжтой? Ер нь бол нөгөө EBRD банкны зүгээс нэг 2-3 жилийн өмнөөс эхэлсэн хөтөлбөр агаар. Ер нь энэ ковидын дараа яг ажиллах хүч хүний нөөц асуудал дэлхийд даяар асуудал болж эхэлсэн үед ер нь яг энэ донорын санхүүжилттэй ийм хөтөлбөрийг манай банкны одоо бүх үйл ажиллагаа явуулж байгаа орнуудын хувьд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд MyMon Source маань болохоор анхны Монголд одоо энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа анхны харилцагч байгаа. Тэгээд энэ одоо бас яг зөвхөн манай банкнаас одоо зээлийн харилцагч болсон хүмүүстэй бид нар санал болгож байгаа хөтөлбөр байгаа юм. Тэгээд бас ер нь нэлээд нөгөө одоо дотроо бид нар бас сонгон шалгаруулна. Одоо бас хүн болгон өссөн хүн болгонд бас өгөх боломжгүй. Нөгөө донорын санхүүжилт маань хязгаарлалтай учраас тэгээд MyMon Source-ыг авснаас хойш бол бид нар бас нөгөө Европын холбоотой хамтран ажилладаг гэрээнийхээ хүрээнд ямар ч гэсэн одоогийн байдлаар Монгол улсад 1.5 сая евро хүртэлх үнийн дүнтэй ийм нөгөө ийм санхүүжилтийг 3 төрлийн хөтөлбөрт зарцуулахаар одоо саяхан бид нар тохирсон байгаа. Тэгээ тэрний нэг хөтөлбөр нь болохоор яг энэ skills and business. Тэгэхээр одоо MyMon Source-ийн араас бас өшөө олон аж ахуй нэгжүүд маань энэ хөтөлбөрт хамрагдана байхаа гэж бид нар бодож байгаа. Тэгээд яг нөгөө зээлийн судалгаагаа хийж авах үедээ яг эдний хувьд үнэхээр тулгарч байгаа асуудал байсан учраас за ер нь яг танад энийг санал болгоё гэд бид нар хэлсэн. Яагаад тулгамдсан асуудал болсон гэхээр эднийх маань яг ийм нөгөө тусгаалсан тийм нарийн мэрэгжлийн ийм нөгөө инженер одоо техникийн ажилтнуудыг яг бэлтгэдэг том одоо оюутлогоо гэх мэт компаниудад яг ингээд төсөлд нөгөө гүйцэтгэгчээр орохоор нэг жоохон ажиллаж агаад хүмүүс нь танигдангуут ер нь бол нөгөө том компаниудад ажилтнуудаа алдах өндөр эрсдэлтэй бас ер нь бас тийм алдаж байгаа тохиолдлууд гарсан учраас нөгөө аваад сургасан хүний нөөцөө яаж хадгалах уу гэдэг хамгийн том асуудал бидний хувьд санагцсан. Тэгээ мэдээж хэрэг нөгөө хөгжиж яваа аж ахуй нэгж том
компаниудын одоо нэг санал болгож байгаа цалин хөлс энэ төр гээд яг одоо адилхан байж бас чадахгүй шүү дээ. Тэгэхээр ямар байдлаар одоо нөгөө хүний нөөцийн бодлого журмын сайжруулал одоо ямар тэнд ийм систем тогтоовол нөгөө хүмүүсээ тогтоон барих уу гэдэг дээр нь зөвлөе гэд бид нар батсан. Тэгээ энэ хөтөлбөрийн бас нэг дурдах хэрэгтэй давуу тал нь болохоор яг зээлийн дүнгийн 10 хүртэл хувийг нь бид нар яг мөнгөн хэлбэрээр компанид 2% өгж байгаа. Яагаад гэвэл тэр хүний нөөцтэй холбоотой зардлууд ингээл сургалт энтергэлтэй зардлууд гарч байгаа хгүй одоо тэр Лондон явах ч гэсэн мэдээж хэрэг тодорхой хувь нас компаниас гарах энтергээд жирийн аж ахуйн нэгжид байдаггүй зардлууд гарч байгаа учраас бид нар тэрийг одоо урамшуулад зээлийн дүнгийн 10 хүртэл хувийг нь яг юугаар бэлнээр өгж байгаа. Тэгээд одоо бараа талын өдөр өгцөн явж байгаа. За ястаа асар их өгөөжтэй хөтөлбөр байна тий. Зээл аваад дахиад мөнгө авахаар айгүй Тийм тийм. Хүүхэн зүгээр мөнгө авах. шууд ингээ бэлэг шиг. Айгу сонин тий. Зээл авчлаа. Төлөж буцаагаад ингээ төлгөөд өдөөс чи дахиад өдөөсөө бэлэг аваад байдаг тий. Гэхдээ мэдээж KPI-тай тий. KPI-тай тэрийг хангаад тэрийг баталгаажуулаад гэрэн дээр үүргээ бид нар айгүй сайн бас ойлгох хэрэгтэй, ухамсарлах хэрэгтэй. Тэр маш чухал тий. Та түр 1.5 сая евро бид нар 3 хөтөлбөрт зарцуулж болж байгаа. Skills in business-тэй болохоор My Source болохоор ганцаараа юм. Хамгийн анхных. Тэгээд араас нь одоо нөгөө юуны зээлийн хурлаар баталгаажуулах эсвэл гэрээгээ зургаж байгаа шатанд явж байгаа өөр төслүүд байгаа. За. Тэгвэл зээлдэгч нарын хувьд бас асар өрсөлдөөн дунд л явж байгаа юм. Тэ хөтөлбөрт оролцож юмсан тий. Зөв. Та ерөнхийдөө одоо энэ хөтөлбөрүүд ер нь таны 18 жилийн туршлагаар те яаж ховсон өөрчлөгдөж байна? Сүүлийн жилүүдэд юу одоо нэмэгдэж байна? Манай Монголын бизнес эдийн засгийн улс төрийн орчинд нийцсэн байдлаа гэх юм уу те энэ хөгжлийнхаа бас өөр төвшөнд явж шүү дээ бас те дөнгөжил 2000 он гараад барилгаа дөнгөж өөртөө барьж сураал те түүхийдэн ч Монголдо үйлдвэрлэдэг тэр үеиг бодоход түүхийдээ үйлдвэрлэдэг болчлаа. Чи одоо ногоон барилга гээл 16 оноос эхлүүлсэн гээл анхны гээл те ингээл явж байна. Тэгэхээр яг энэ хөгжлийн шатыг дагаад ер нь хэр өөр болж байна. Мэдээж өөрчлөгдөж байгаа юм харагдаж байгаа. Энэ хөтөлбөр маань бас нэг талдаа одоо жижиг дунд бизнесүүдийг дэмжиж байгаа боловч бас нөгөө талаараа манай зөвлөхийн зах зээлийг бас хөгжүүлж байгаа. Энэ чинь бас нэг улс орны хувьд бол бас дараагийн шат ахгүй тий. Мэргэжилтэй одоо шаардлага хангахуйц дотоодын зөвлөхөөдтэй болно гэдэг нь нөгөө бизнес эрхлэгчдийн хувьд бас маш чухал. За тэгээд дандаа л гадны том дүнтэй консалтинг аваад идэг. Анх бол яг одоо байгуулагдаж авах үед бол мэдээж зөвлөхүүдийн төвшин тий тоо хэмжээ дээр нь нөгөө компаниуд эзэд удирдлагын багийн одоо тэр зөвлөхийн хэрэгцээ шаардлагыг ойлгох энэ төр шаал өөрөөсөн анх бид нэр эхэлж хахад за энэ хөтөлбөр маань ер нь 2009 оноос эхэлсэн санагдаж байна. Тэгээд 15 оноос бид хэд яг Европын холбоо манай яг донороор энэ одоо ороод энэ хөтөлбөрт ороод тэгээд бид хэд бүр одоо хөтөлбөр маань бол нэлээд юм далаацтай янз бүрийн одоо чиглэлээр явж эхэлсэн байгаа юм. Тэгээд одоо зөвхөн харилцагчдаас харахаар бол ихэнх үедээ одоо юу гэдэг хэрэгцээ шаардлага нь одоо тий санхүүгийн програм нэвтрүүлэх эсвэл бизнес план бичүүлэх гээл те одоо нэг гаднаас мөнгө босгох энэ төр хэрэглэх гэх мэт байсан бол одоо бол бүр өөр төвшөнд явж эхэлж байгаа. Одоо бол нэлээд олон компаниуд бол нэг чиглэл нөгөө ногоон хөгжлийн дэмжигтэй одоо ногоон стандарт нэвтрүүлэх энэ гэсэн чиглэлээр байдаг учраас болоод тэр тиймэрхүү одоо зөвлөх үйлчилгээнд хамрагдъя гэсэн бас хүсэлтүүд бол их ирж байгаа. За аудит олон улсын стандартын дагуу аудит хийлгэе гэдэг бол бас нэлээд их ирж эхэлж байгаа. Тэгэхээр аль талдаа өөрчлөлтүүд гарсан. Тэгээд миний бодлоор бас нөгөө зөвлөхүүдийн тоо тэгээд одоо чанарын хувьд бол бас нэмэгдсэн. За бас нэг юм дурдах хэрэгтэй минь энэ нөгөө донорын шаардлагаар бид зөвхөн 50-аас дээш Монгол одоо нөгөө эзэнтэй тийм компаниудад энийг ер нь нэг олох хэрэгтэй байдیں۔ Тэгээд доор хаяж 50-аас 60% нь яг грантаар буюу буцалтгүй тусламж тэтгэлгээр бид нар нөгөө зөвлөхийн зардлыг нь буцаагаад өгдөг байхгүй. Тийм. Гэхдээ мэдээж хэрэг нөгөө хийсэн ажлын даалгавар те үр дүн энэ төрийн нэлээд сайн шалгаж агаад тэгээд өгдөө. Өмнөх дугааруудаар бас байгаль орчин нийгэм засаглалын ойлголтууд тэгээд доктортой хөгжлийн төлөө санаачлалууд төслүүд дээр нь яаж EBRD санхүүжүүлсэн тухай бас хүндчихсэн. Тэгээд ногоон бид дээр их сонирхолтой юм хоёр юмыг ингээд холбож асуумар санагдаад байгаа байхгүй. За танах анхны ногоон барилгыг санаачилж хэрэгжүүлээд бий болгосон танаа. Бид нар Gen-Z-ийн тухай бас хүндсэн шүү дээ, тий. Тэр одоо ингээ хүний нөөцийн recruitment гэх юм уу, тий, татах үйл ажиллагаанд
За ер нь ажлын байрны 5 тухх нэгдүгээрт тэр нь илүү одоо концепшн гэдэг юм уу, ихтгэл үнэмшил, үзэл санаатайгаа ойрхон тий. Ногоон хөгжлийн төлөө, за эко френдли амьдралын төлөө ингээд зорьсон өөрийнхөө бүр ингээд амьдралын хэв маягт болсон залуучууд, оролцсон залуучууд маш их болчих. Тэгээ одоо ингээд шинэ гарч ирсэн одоо подкаст юу гэдгийг те нөлөөлөгчдийг хараад байхад ч гэсэндээ энэ чиглэлээр бүр асар их ингээд ихтгэл үнэмшил, үзэл санааны хувьд өөр чиглэл байгаа. Тэр энэ хоёр яаж танаа дээр ер нь огтлцож байна те. Ер нь бол яг хоо жинзич хүү за тий сүүлийн энэ л залуучууд юм да. Тэгээд манай ажилчдын нөгөө одоо дундал нь маш залуу. Тэгээ энэ утгаараа бас одоо яг нийгэмд бүхэл компаниуд хүнээс асууд манад яг л адилхан байгаа. Гэхдээ манайх нэг л нэлээд давуу талуудтай. Жишээ нь одоо яг л манай оффист хүн ирээд ярилцлаганд орж зүгээр орох гэж ирэхээр л ингээд амар гоё эрхчлөө мэдэрдэг юм. Тэгээд офис эрхчлөөтэй ямар холбоотой байна? Одоо бүр тодруулж асуумаар санагдав. Тэр офис руу ингээ орохоор яг ингээд байшингийнхэн дунд ингээд моднууд ургацсан bijдэг аахгүй юу? Байшин дотроо юу? Байшин дотроо. Зөө. Мэдээж хэрэг тэр модтой байсан гадаа л гэхдээ яг ингээд мод харагдсан. Ингээд моднууд харагддаг аахгүй юу? Сингапурын офисны бод шал өөр санагдсан заяа хизээч. Тэгээ маш их нарны гэрэлтэй тий. Гэгээлэг нөгөө нарны ногоон барилгын угаасаа одоо шаардлагын дагуу бид нэр барьсан учраас маш гоё идэг. Тэгээд хүмүүс ингээд орохороо ямар гоё ингээд эхний сэтгэл тэгээд авцсан залуучууд за цалин бол яг вэ угаасаа хүнд чухал штэ. Гэхдээ нөгөө нэг тэрнээс илүү чухал үндсүүлэлттэй залуучууд айгүй их байгаад байгаа байхгүй. Жишээ нь залуучуудаа одоо би сүүлдээ хүмүүсийг ярилцлаганд ороод ингээд авахтаа ингэж бодоод ярилдаг. Чи ингээд би чамайг ингээд ажилд аваад чи миний ажилтан би чинээ дарах шиг биш. Бид нэр манайхан ийм бизнес эрхэлж байгаа. Яг энэ дээр орондоо хэрэгтэй. Энэ яг хэсгийг хэдүүл ингээд хамтраад сайжруулъя. Тэгээ хамтраад ингээд хийх гэж байгаа шүү. Чи тэгэхээр энэ хамтралын маань нэг хэсэг байгаа ч гэдэг философиг залуучуудад айгүй өхийг хүсээд идэв. Яг тэр философиг аваад тэрэн дээр яг ингээд ярилцаад үзэхээр залуучууд нэгдүгээр доошн таалагдж байна. Захирал ингээд хүмүүсийн маань удирдлагуудын маань хандлагууд нь охгүй болж байна. Компани одоо хүний нөөцийн бодлого нь ийм байна гэд ингээд юмаа хэлээд ярихаар залуучууд маш nice айгүй сайхан ингээд хүлээж авдаг. Тэр маш их. Тэр бас энэ дээр юм нэммээр байна. Яг жишээ авахгүй тий эднийхтэй яг нөө зээлээ ингээд судлаад ажиллаа явжсэн чинь манай захирлууд хэлсэн манад нэг охин дөнгөж Японд төгсөөд ирсэн охин бүр манайх ингээд юу гуглдж үзээд ногоон хөгжил renewable energy тий сэргээг төрчин мөч гэж үзэж агаад эднийхийг болоод ирээ би танаад л орно гэд орсон байгаа байхгүй юу. Тэгээд сонсчод дараа нь ингээд уулзалтаар оцсон нэг охиныг хэлж байгаа байхгүй энэ нөгөө охин чинь штэ. Тэгсэн чинь нөгөө дараа нь оцсон чинь найз болоод байгаа. Хоёулаа ингээд орсон байгаа байхгүй юу. Тэгээ бид уулзалтаар нөгөө би чинь ажилдаа ер нь нэлээд одоо нөгөө ахмад насанд нь орно. Тэгээ манайх чинь бас залуучууд ихтэй. Тэгээ нөгөө төсөл дээр багтаа хамт ажилладаг залуучуудаа тийшээ ингээ очихоор зарим нь бүр ийшээ ормоор нүүлдмээр байна. Гэт эхэлдэг аахгүй юу? Гэт нөгөө head hunting зэрэг хилцээрийг сууж байгаа хийх гэдэг шүү дээ ерөөсөө. Баска зөвхлээ одоо ногоон тэгэхээр одоо юу гэсэн юм ногоон барилга гэдэг чинь голдоо мод тарьсан байлгаа хэлт юм уу? За энэ чиглэлээр Монголд ямар одоо компаниуд илүү одоо хөгжиж ямар одоо хамтын ажиллагаа зээл танахтай хийж байна. Энэ бас одоо бизнес эрхлэгчдийн дунд харагдаж байгаа сүүлийн үеийн бас нөгөө өөрчлөлттэй дараагийн түвшинд очиж байгааг яг харуулж байгаа нэг хэлбэр байхгүй. Тэгэхээр Маймон состой холбоотой бас нэг юм дурдах хэрэгтэй. Эдний яг энэ барилгаа байраад нөгөө одоо юуны дизайныг гаргах те одоо бэлтгэл ажлаас эхлээ байраад дуусгаад сертификат авах хүртлээр энэ хэд нөгөө тулсан туршлага дээр үндэслээд Гонконг те Гонконгийн одоо яг зөвлөх компанитай хамтраад Монголд бас нэг зөвлөх компани байгуулсан байгаа. Тэгээд одоогоор ер нь яг тийм нөгөө гадны одоо lead, edge гэдэг BREEAM гэдэг тэр сертификатыг авах одоо нөгөө зөвлөх тийм компаниуд Монголд цөөхөн байхгүй. Тэгэхээр би гэдэг компани байгаа. Би консалтинг. Яг ногоон барилгын зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг. Зүги гэдгийн би юу эсвэл зүги гэдэг би. Тэгэхээр тийм компани бас нөгөө Монголд бий болгоцсон. Тэгээ одоо цөөхөн тийм нөгөө зөвлөх компаниуд байгаа. Тэгээд тэдний хувьд Монголд яг хэрэгжүүлэх гэж байгаа төслүүд нэлээд их харагдаж байгаа. Одоо энэ тийм нөгөө юуны ногоон барилгын юу сертификат авах гээд ингээд зориод ажиллаад явж байгаа. Тэгээ бидний мэдж байгаагаар манай өнгөрсөн жил
эдний дараа бас юуны би тэд Шунхлаа группийн юуны офисын барилгын санхүүжилтийг гарын хэсэг зураад олгож эхэлж байгаа. Тэр бол жишээлбэл лидийн silver дор хаяж silver сертификатыг аавна гэд явж байгаа. Зарим нэг бас мэдж байгаа age сертификат авах гээд явж байгаа бас газрууд байна. Тэгээ яагаад энэ компаниуд ийм сертификат авахыг зорж байгаа юм гэхээр нэгдүгээр санхүүжүүлэгч байгууллагуудын ер нь бол одоо наад захын шаардлагууд болсон. Хамгийн ихээр бид нар хараад бас талархамжтай байгаа зүйл нь ихээр нөгөө компани эзэд удирдлагууд маань ер нь бол ингээ Монгол аж ахуйн нэгжийн дараагийн шатанд орох хэрэгтэй гэдэг. Тэгээд ер нь ингээ байгаль орчинд ээлтэй те нийгмийн хариуцлагын хүрээнд яг тийм барилга руу явж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэд нар нь одоо ямар онцлогтой гэхээр бадмаа захирлаас илүү хэлэх бах эрчим хүчээ тодорхой хуваар хэмнэж байгаа тий одоо бараг 70 60 80% хүртэл бохир усаа ингээ буцаагаад хэрэгжилж байгаа одоо гадаа услага энтрийг борооны усаар хийж байгаа маш их нарны гэрлэг авж байгаа. Тэгэхээр нөгөө цахилгааны одоо тий гэрлэнд хэрэглэн багасаа дулаан алдахгүй өнтэргээд олон зүйлээр яг тэрийг нэг ногоон гэдэг. Тэгээд тэрийг угаасаа нэг олон улсын тэр байгууллагуудын шууд сертификат шалгаад аудит хийгээд сертификатыг өгч байгаа байхгүй. Тэгэхээр одоо бидний сонсноор бол одоогоор яг ингээд актив авах гэж зорио явж байгаа 10 гаруй төслүүд Монгол улсад байгаа байхгүй. Барилга орон сууцны биш ихэнх нь одоо офисын барилгаас гадна орон сууцчийн дотроос явж эхэлж байгаа. Ногоон барилга гэхээр бас нэмээд ногоон барилга гэхээр зөвхөн одоо эрчим хүч ч юм уу ийм биш байдаг. Ер нь нөгөө бид нар бол ингээд санхүүгийн хүмүүс хэрэглэгч талаас юу гэдэг үгнж үзэх гэхээр байгалийн нөөцийг хамгийн зөв зохистой ашиглах боломжтой тэр объектыг л ерөнхийдөө бас хэлээд байгаа юм. Ногоон барилга. Тэгэхээр манайх бол ногоон барилга гэдэг нь цаана ус байгаа юм, бүр агаар байгаа юм, хэрэгжилж байгаа материал байгаа юм, хог хаягдал байгаа юм. За тэгээд сэргээгдэх эрчим хүч байгаа. Ингээд энэ бүгдийг л одоо яг нийтээр нь бид нар хамгийн зөв зохистой хэрэглэх асуудлыг ярьж байгаа. Бас нэмэлтээр ингээд тайлбарлахад бид нар 2000 одоо яг 22 оноос хойш ингээ бүх ногоон барилгын манай дата ингээд цуглуулагдаа явж идэг. Тэгээд 22 оноос хойш одоо бараг хөдөлмжийн хийм багасгалтын хэмжээ бид нар 22,000 гаруй мод тарсантай зүрц хүч тийм одоо хөдөлмжийн хий багасгсан гэсэн юм статистик манай дээр одоо ингээ явж байгаа. Одоо ингээд би зөв хувь хүнийхээ хувьд л судлаа явж байсан тий. Яалтчгүй ногоон шилжилт хийхийн тулд яг тодорхой хэмжээнд инновацлог тийм одоо нээлтүүд амар хэрэгтэй байдаг шиг. Жишээ нь Сингапурын хамгийн алдартай ногоон барилгын офис дээр нэг очиж исэн юм. Чин тэнд яг миний зүгээр өмнөх төсөөллөөр бол за нарны автомобиль заашгүй байх бах та тий. За өөр юу гэдгийг өөр одоо хэмнэлтүүд байх бах одоо усны дахин ашиглалтын юмнуудыг тиймэрхүү юм байгаа байх та гэдэг ч юм уу тий. Тэгсэн чинь намайг айгүй тийм surprise болгосон юм юу байсан гэж хүмүүстэй бид нэр ингэж анхаардаг гэд sustainable гэдэг утгаараа тодорхойлсон барилга байсан. Тэгээ ийм ажилтнуудаа ийм бүгж тарааж өгöd. Гэхдээ тэр бүгжийг хэрэглэхгүй тэр хүний нөгөө нэг асуудал тий. Ингэнгүүт эрүүл мэндийн датаг нь тэр бүгжээр дамжуулж судалдаг тийм инновац хийсэн. Тэгээд байгаль орчинд тэгээд хүний эрүүл мэнд маш чухал гэдэг тийм концепцоор ингээд тэн дээр нь зүрхний зохилт юу гэдэг тухайн хүний эрүүл мэнд унтах цаг маг бүх юмнууд нь ингээд хэмжигдэж идэг. Тэрэнд нь тохирсон хүний нөөцийн гой хөтөлбөрүүд нь хийж идэг гэ. За энэ хүн одоо юу гэдэг те энэ сард нойр дутуу яваад байгаа нь оширчээ гэдэг ч юм уу те. Зүрхний хэмнэл нь юм байна. Амьдралын хэм маяг нь юм болоод байна. Энд одоо гэдэг ч юм уу те. Ингээ хүний нөөцтэй чиглэсэн гэд. Тэгээд таны сая ногоон барилга ярьдсэн чинь бидний бас мэдгүй ингийн хүмүүсүүдийн мэдгүй энэ мэтчлэн агааржуултыг ч юм уу нэг сонин тийм инновац сүлийн үед хэр нэвтэрж байгаа. Одоо жишээ нарны хавтан гэлдэнгүүд амар одоо өндөр хөрөнгө оруулалт шаардаад аваад ирдэг юм шиг те. Гэтэл яг бодит байдал дээрээ зардлын үед хэр одоо өөрчлөгдөж байгаа, хөгжиж байгаа юм хөгжийн хэрээр ер нь өөрчлөгдөж байгаа нандин юмнууд юу байна та нэг жижигхэн жишээнээс болцсон. Одоо мэдээж техник технологи амар асар хүндээр хөгжиж байна. За бид нарыг 20 онд ингээл сэргийг одоо панелаа тавьж байхад маш үнэтэй байсан те. Нэг панел магадгүй сая гаруй төгрөгт. Одоо тэр бараг 3 дахин хямдарсан. Тэгсэр нэ тухайн панелаас гаргаж ирэх эрчим хүчний хэмжээ нэмэгдсэн. Тэгэд ингээд ийм одоо давуу талууд байгаа. Нөгөө талаас би ч гэсэн иргэн байхгүй нөгөө талаас те. Хувийн үед би ч гэсэн бас нэгдүгээр офс маань сайхан сэргээгдэх ногоон гэж байна. Тэгээ би бас нэг туслангийнхаа байшинг бас ногоон болгоё гэд. Энэ жил тэгээ ногоон болгоцсон. Тэгээд яг өөрийнхөө компаниар ингээд тавиулсан чинь
Гайгүй би л амар гайгүй зардлаар бүх цахилгааны асуудлыг шийдсэн. Тэгээ сая 9 сарын 20 эднэр холбоод одоо сүүлийн 1 сар надад цогны мөн гарсангүй. Төлбөр нь үгүй тэр чинь нөгөө гардгүй юм байлаа. Нөгөө би 100% хэрэгжилж байгаа учраас гүйлт байхгүй болохоор тэгээд тэгээ гайгүй юм байна. Энэ бол нэг нь л одоо жишээ. Хоёрдугаар тэр төрөний тэр онцлогтой юм гэж бас байгаа. Манай бодлого өөрөө ухаалаг бодлого гэдэг утгаараа яг арай програмын түвшинд арай одоо 100% арай болоог байгаа. Жишээ нь миний өөрөө ингээл ороход ингээл за би машинтайгаа ингээд компани хашаа руу орж ирэхэд л за энэ миний бүх дагтаа тэнд энэ хүний өрөөндөө энэ хүн 18 градус суудаг. За яг одоо өөрөө бол одоо 23 байгаа бол шууд цонх автоматар ангаалаад гаднаас агаараа өгч яадаг. Юм уу те? Яг иймэрхүү миний шийдэл юм байгаа. Манай шийдэл юм баггүй юу? Тэгээ энийг програм ямар ухаантай юм бэ? Тэгээ програмаа хөгжүүлэхэд ингээд явж байгаа. Тэгээд энэ нөгөө миний датаг бас тэнд ингээд одоо цуглуулад тэгээд одоо хамгийн энгийнээр хэлэхэд тэгэхээр бусад бүх газар жишээ нь одоо чи манай коридор дээр мөн хурдлын өрөөнд 10 хүн орж ирэхэд гэрлийн хэмжээ ямар хэдэн гэрэл насах хэвтэй хэдэн цонхон онгоож ямар одоо агаарж болт байж явах хэвтэй гэдэг бүх юмнууд нь бас хийгдээд ингээ явж байгаа. Тэрийг нэрээ би дуртахаа марцсан. Анх нөгөө эднийд уулзах гад офис дээр нь шинэ офис дээр нь очисон чинь хаалгыг онгоолгож мэддэг. Ингээл юм нийл амар хаалга байсан те бид эд чи өөр ойлгохгүй хөгжилтэй байсан. Тэгээд эднийх нөгөө юун дээр нь тэр яг нөгөө одоо цаг гэрэл ярьж штэ тий. Яг тэгжсэн ингээд коридороор нь явахаар ер нь бол ингээ унтраастай ижидэг. Хэрэгтэй үедээ ингээ асаад тэгээ ингээ янз янз астдаг гэх тэр үед яг тайлбарлаж ирсэн тий. Хурлын өрөөнийхөө юмнуудыг үзүүлээд ингэдэг манайхан тэргээд тэгээд одоо нөгөө сүүлийн үеийн маш гоё хөгжиж байгаа гоё компани байна да гэд тэр үед бодож ирсэн. Тэгээд хүний нөөц дээр нь бас нэг юм хэлхээ марцжээ. Манай эд маа нөгөө залуучууд тий цаг үетэй хөл нийлүүлээд юуны хувьд айгүй гоё байсан. Бас эднэр маань нөгөө хүний нөөц одоо ажилтнууд авахтаа хөгжлийн нөгөө ялгаатай хүмүүсийг бас авдаг. Тэр бүр ингээд эрс харагдахаар ингээд яг хийж чадах тохирох ажлуудын нөгөөд ингээд тийм хүмүүс бас ажилуулдаг. Ер нь бол бас байгууллагууд дээр баг харагддаг шүү дээ тий. Ингээд нүдэнд харагдахуйц мэдэгдэхүйц тийм нөгөө хүмүүс ажиллаад явж идэг. Тэгээд юугаар нөгөө завсарлагын энтрээр нь хөгжилтэй бас завсарлагын амрах өрөө энтер дээр нь массажист байгаа юм тий. Хүмүүст массаж хийгээд нөгөө энтер гэх кино дээ шүү дээ. Массаж хийгээ явж байгаа. Тэгээ газар ингээд ийм юм уу тавьсан. Ийм том дэрмэр тавьсан. Тэгээ ингээд хөвтөж ингэж мэгцэн. Хүмүүс тэгээ амар гоё өнгөлөг энтер тий. Тэгээд бүтээмжтэй. Тийм учраас бүтээмжтэй. Бид нар ер нь бүтээмжийг амар чухалчилдаг. Бусдаар бол заавал 8 цаг ажиллах хэрэгтэй, 9 цаг ажиллах хэрэгтэй гэж хахаас илүүтэйгээр flexible цагтай тийм. Цаг маань бас уяахтан байна. Ер нь тэгэл орчин үеийн хүний нөөцийн хэрэгэл одоогор Монголд нэвтрүүлж болох илүү сайн бүхнийг л одоо судалж байна. Тэрийг илүү нэвтрүүлэх гэж бид нэр хичээж байгаа. Тэгэд энүүн дээр бас гадны зөвлөхүүд өөр компани одоо тийм сайн тэргуун туршлагууд юу вэ? Тэрийг айгүй сайн судалж нэвтрүүлэхийг л аль болох хичээдэг. За одоо нэг юм асуумаар байна. За 21 онд та энэ компанитай өөрөө зорж очиж уулзжээ тийм. За тэр үе за өнөөдөр хоёрыг харьцуулахад танд хамгийн одоо хайлайт гэхээр юм нь юу гэж харагдаж байна? Хайлайт компани хувьд ч тийм тий. Компани гэж болно, эсвэл хөгжлийн түвшин байж болно, эсвэл инновац гэж болно тий. Өөр салбар руу үсэрж байгаа нь байж болно. Тий нөгөө бид ч одоо Монголд одоогоор бараг 200 төсөл санхүүжүүлсэн байгаа байхгүй тий. Үйл ажиллагаа нөгөө явуулж гиснээсээ эхлээд 2.5 тэрбум еврогийн санхүүжилтийг 90% хувийн салбарт өгсөн байгаа байхгүй юу? Одоо 5-6 их 80 тий 4.1 дээр үржүүлнэ шүү дээ тий. Тэгээ бодохоор чинь 2.5 тэрбум евро бид нар ихэнх нь хувийн салбарт өгсөн явж байгаа байхгүй юу? Тэгээд ингээ олон шатанд явж байгаа компаниудтай ингээ бид нар ажиллаад үзэхээр яг ойролцоо ийм хөгжиж байгаа компаниудын хувьд эднийхээр би үнэхээр бахархдаг. Яагаад гэвэл ингээд шинэ юмд ингээ маш нээлттэй дор нь хэрэгжүүлнэ. Тэгээд биднээс бусад компаниас төрүүлээд ингээд шинэ нэвтрүүлж болох юмнуудыг ингээд гэлс хийгээ явцдаг. Тэгээд одоо анх уулзж ирснээс жоош нэлээ олон өөр шинэ бизнесүүдтэй болсон байна те. Одоо бас нэг баг улс орны хэмжээнд чухал бас нэг төсөл ингээд
хэрэгжүүлэх гээд манай хэд бас бодоод зориод явж байгаа. Одоо цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх. Орон нутгаар явж чаддгүй шүү дээ. Тэрийг хөгжүүлж ийж нөх хүмүүс бас илүү цахилгаан ногоон хэрэглээр шилжиж штэ. Тим интер төсөл хэрэгжүүлээд явж байгааг харахаар үнэхээр одоо бахархдаг. Тэгээд тийм ч учраас яг нөгөө иймэрхүү компаниудад манайх одоо улам их нөгөө зөвлөх үйлчилгээ тусал дэмжих юмараа ажиллая боддیں۔ Тэгээд одоо би ч бас банкер юм чи нөгөө яг тоон үзүүлэлтээр бол баг анх уулзснаас хойш нэг дахин өссөн байгаа тий. Хамгийн том үр дүн одоо нөгөө харагдах утсан. Өөр юугаар ч хэлэх боломжгүй таа байхгүй тий. Зөв. Би танаас түрүү асуунаа гэдэг үлдээчихсэнсээ аялал жуулчлалын салбар байгаа тий. Яаж байгаа тэр нь аялал жуулчлалын салбарын одоо бизнес рүү орсон байх вэ? Тэр их санаа. Манай яг үүсгэн байдлын хувьцаа зөвчтөр маань загсанд явах айгуу дуртай. Зөв. Тийм. Тэгээд тэгтээ нөгөө юун загстай. Тийм. Загсанд явна гэдэг нь одоо загс бараал шарж идэл ингээд энэ багт биш. Хөлбөс биш. Спорт загсчлал буюу за барьсан загсаа ингээд буцаагаад тавьдаг. Fly fishing. Яг тийм бизнес. Тэгээд одоо хөвсгөд манайхт яг тэр кемпийг ирсэн. Тэр кемп маань бол бас нэг удаадаа нэг 8 хоног л болж авна. Тэгээд мэдээж очиход бас жоохон төвхтэй. Гэтэ байгаль үнэхээр цогцлбор үнэхээр гоё газар байдаг. Тэгээд тэндээ бид нэр одоо яг нарны панелоо орцсон цэвэрлэх байгууламж одоо яг Улаанбаатар хотод байдаг бүхэл үйлчлэгийг тэндээ нөгөө зохицуулж одоо хийсэн. Тэгээд яг л нөгөө өөрсдийнхөө хэрэгжилж байгаа инновацийн шийдлүүдэд тэндээ бас ашигласан. Тим юу байгаа. Би даасан шийдэлтэй гэсэн үг тийм. Би даасан шийдэлтэй. Тайг дотор учраас. Тэгээд одоо ерөнхийдөө дандаа Итали, Франц тийм гадны жуулчид аягүй ихэрч үйлчлүүлж байгаа. Би яг Instagram-аас харж ирсэн юм шиг санагдаж авчих юм. Хангаал лож гэдээ байгаа. Ингээд харахаар одоо итгэл үнэмшил те нэг зорьсон зорилго энэ нэг ногоон гэсэн зүйлийг инновац төр орчин хүчний ээлтэй шийдлүүд тэгээд энэ цахилгаан автомашины одоо дистрибьютор дээрээс нь дэд бүтцийг хамт шийдэж ингээд эдгээр бүгдээрээ нэг тийм яг нэг үзэл санаан дээр суурлаад байгаа юм шиг санагдаад байна л да. Яг үсгэн байгууллагын хичээгч байж магадгүй те энэ олон улсын одоо шаардлагач байж магадгүй те дээрэс нь хобби ч харагдаад байгаа шиг байна те. Бүх юм ингээд нийлээд байгаа юм шиг харагдчихэв. Тэгэхээр баска захирлаасаа хамгийн төгсгөлд нь бас асуухыг хүсэж байна. За хамтран гэсэн бизнес эрхлэгчдэд бизнесмэнүүдэд те хандаад та ер нь ийм харилцан өгөөжтэй ийм хөгжлийн шин чанартай хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй, юу бэлдэх хэрэгтэй, энэ яаж одоо арга барилаа шинжлэх ч гэдэм үү те яах хэрэгтэй вэ гэдэг дээр та бас туршлагаас авалцахгүй юу? Юун дээр илүү хүмүүс алддгийг те яасан нь илүү өгөөжтэй яваад болоод яваад байдیں۔ те. Бэлдэж одоо дотроо өөрчлөх ч юм уу те тиймэрхүү юм бол ер нь гайгүй дээ. Ямар ч байсан нэг манайхтай нэг ямар ч холбогдоод авах юм бол тэгээд нөгөө хоорондоо ярьж тохироод ярьсан хэлсэндээ тий ингээд яг хөгжүүлээ эзэд болон одоо удирдлагын яг цаг цаваа гаргаад тий ингээд тохирсон юмнуудаа хийгээд явах юм бол ер нь маш их хөгжих боломжтой. Тэгээд тийм ч учраас нөгөө бид нар энэ зах зээл дээр ажиллаж байгаа хөгжлийн банк учраас тий зах зээлийн эдийн засагт одоо шилжүүлэх, улам хөгжүүлэх тэр зорилгоор байж байгаа банкны хувьд бид хин ч ирсэн ер нь тосч аваад ажиллана. Санхүүжилтийн шаардлага хангадгуумаа гэхэд зөвлөх үйлчилгээгээрээ бид хэд ажиллана. Ер нь бараг бичил бизнес хүртэл манайхтай ажиллах боломжтой. Одоо бүр болохгүй байсан ч одоо энэ нөгөө нийтээр нь зохион байгуулдаг манай ийм салбарын сургалтуудад хүртэл хамрагдах боломжтой. Ядаж захирлууд нь хүртэл хамрагдах боломжтой гэдэг байхгүй. Ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчид маань бүр ийм тусгаалсан бидний хөтөлбөрүүд байдаг. Тэрэнд бас хамрагдаж олно. Тэгэхээр бид бол хизээд манай хаалга нэлттэй. Тэгэл хүрээд ирээл ингээд ярилцаал сайхан илэн далангуу тэгээд хамтраад ажиллах юм бол ер нь бол цаашдаа олон жил бид нар хамтарч ажилладаг. Ер нь манай харилцаа бол бид 1-2 жил 1-2 төслөөр биш ер нь олон жил ажиллана гэж бодоод явж идэг. Түрүүн бас нөгөө хэлэхэд дурдсан юм аа гэд нөгөө хамгийн сүүлийн энэ дээр бас хэлчих. Нөгөө энэ Маймон Сорст олгосон зээл маань Хас банктай хамтарсан. Тэгээ өнөөдөр бас нөгөө Хас банкныхан маань ирж амжаагүй юм шиг байна. Тэгээд бид нар бол бас нөгөө хамтарч ажилладаг хоёр банкны маань нэг нь Хас банк байгаа. Нөгөөх нь бид нар Хан банктай яг хамтраад энэ зээлийн үйлчилгээг үзүүлдэг. Тэгээд одоо энэ төсөл дээр маань бас хамтран ажилласан одоо Хас банкныхандаа одоо EBRD банкны зүгээс бас их
баярлж талархснаа илэрхийлээ. Тэгээд бид бас нэлээд олон төсөл дээр ер нь жил болгон хамтраад ажилладаг. За их баярлалаа. Бадманы бузагчлаас. За гэхдээ бусад бизнес эрхлэгч гэхээс илүү өөртөө олоод ирсэн хөгжлийн банкны хамт олондоо зориулаад та юу гэж хэлмээр байна. За ямар ч гэсэн бид нарыг бас олон улсын түвшинд бас ингээ гаргахад зөндөө өөрсдөр нь байдаг гой боломжуудыг бид нар санал болгож өгсөн. Тэгээд тэрийг бид нарт хамтраад хэрэгжүүлж байгаа та бүхэнд бас баярлалаа. Бид бүхний одоо бизнесийн маш амжилтанд одоо бүхэл одоо оролцогч талууд ер нь бол хамтын хүчээр ингээ явж байгаа. Зөвхөн нэг юм компанийн студ ингээ одоо тийм мөнгө олох гол ингээ ашиг олох гэдэг биш. Оролцогч бизнес оролцож байгаа бүхэл талууд бид нар хамтдаа байж иж одоо хөгждөг гэдэг философиор манай компани бол маш нээлттэй байдаг. Тэрний нэг хэсэг манай банкны салбар. За манайх хас банктай айгуу сайн харилцаатай. За нөгөө талаас бас EBRD сүүлийн одоо ингээд 3-4 жил бид нар хамтран ажиллаж байна. Тэгээ та бүхэнд бас баярлалаа. Бид бүхний амжилтын бас нэг хэсэг ч гэсэн ингээ болоо явж байгаа чинь талархал илэрхийлье. За маш их баярлалаа. Маш их урам зориг дүүрэн ярилцлага боллоо. Ялчгүй ингээ passion гэдэг зүйл та хоёроос үнэхээр мэдрэгдэж байна. Та дөрөв хэлсэн шүү дээ ярилцлагын ихэнд би ингээ өөрөө олоод очиход тэндээс нь залуучууд асар их ирч хүчтэй бидний үеийн залуучууд юм хийж чаддаг юм байна гэдгийг харуулсан тийм зүйл мэдрэгдэжсэн. Ингээд тэр ирч хүч passion гэдэг зүйл өшөө олон бизнес эрхлэгчдэд гоё үржигдэж хүрээсэй гэж хүсэж байна. Та бүхний ажил маш том амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ Lemon Press Special-ийн удаагийн дугаар та бүхэнд хүрэлээ. Удахгүй дараагийн дугаараар ирээд уулзна.